сайн байцгаана уу? Өглөөний мэндийг хүргэе үзэгчтэй. За ингээд гадуур дотор 20 царай ихтэй ер гарч ороход маш хэцүү байгаа болохоор шууд студиосээ та бүхэнд өглөөний мэндийг хүргэж байна. За ингээд өглөөний мэнд шоу маань соёлоо, водко, жагаа бид гурийн одоо хөтөлтөөр та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. Төрийн минь сэлдэх шүү. Шүү чангалаа. Энэ жилчингээ энэ 7 хоног жонгол энэ тэнд пого мого одоо тэгээд зодоо нүдэн те суулт моолт үргэлжилж जैन тэгээд. За сайн юм дэж байгаа. За өнөөдөр амралтын өдөр болж таарж байгаа. Тэгээд үзэгч та бүхэнд сонирхолтой мэдээллийг бас хүргэх болно. Бас сонирхолтой сурвалжлагыг бас бэлдсэн байгаа. Сүүлийн үед ер нь жоохон откогоо жоохон цаашлуулаад хэцүү байгаа тийм. Нөгөө дугаар дээр болохоор нөгөө өндөр скейт дээр бүжиглүүлсэн шүү дээ. Хүлээ тавилаа. Оо гой. Энэ удаад болохоор откогоо бас нэг байдлаар ер нь юу яана би бэлдсэн нэг тийм хэцүү гэхин цаашаа ер нь таяр бол чадчихаар гой юмнууд бол байгаа шүү. Тэгээд энэ сорилт гэхээсээ илүү надад тэр хай хийс бол надад их айтайхан санагдсан. Бодоодсэн чинь. Тэгээд яг хүмүүс болохоор буруугаар ойлгоод тах шиг үлээ. Энэ бол нэг юм гей жанр руу ингээд манай хөтлөгч инглиш тэглээ гэсэн дайралтууд ирсэн. Өстө тийм биш шүү. Тийм болоо шүү. Тийм өстө тийм байхгүй шүү. За бид гураас ярилцаад өглөөний мэд нэвтрүүлэг одоо баасан бям нэм гаргуудад үзэгчдээс хүрдэг байгаа тий. Тэгээ бид гурав бас гуруулаа учраас нэг дугаараа дааж авах болсон. Тэгээд яагаад дааж авсан бэ гэхээр одоо та хоёроо одоо миний яг дааж авсан дугаар дээр сонирхолтой газраар бас аялуулах болно, сонирхолтой хүмүүстэй уулзах болно. Тэгээд тэр өдрийнхөө бас мэдээллийг бас өөрөө бэлдээ та хоёрт сонирхуулъя гэж бас бодлоо. Тийм дэмжиж байна. Уул нь өмнө ярьсан л та гэхдээ яг одоо яг шууд тэгээ үзэгчтэй шууд багтлаад хэлчихэ. Ер нь бол энэ их зүгээр ах. Яг гэх юм бол зөвхөн одоо миний ертөнцөөр ч юм уу те зөвхөн соёлогийн ертөнцөөр зөвхөн жагагийн гой ресторануудаар зугаалахад бол таатай байх болно. Өнгөө хоол идэн. Болж байна. Надад бол асуудалгүй. Тийм болохоор би энэ удаагийн сурвалжлага дээрээ откогоо аваад нэг газар очисон байгаа. Гэтэ тэр бас сурвалжлах гэхээс илүү бас хүмүүстэй хэрэгтэй мэдээллийг олгосон болоо гэж байна. Тийм. Чамдаас яг хэрэгтэй мэдээллийг бас надад ер нь бол мэдхгүй зүйлээ мэдэж авахд их дөхөн байсан. Яг мэрэгжлийн үнээс нь сонсоход бол. Яг хоо яагаад тийм юм бэ гэдээ би ер нь бол асуухыг нэлээд хичээсэн. Тэгээд зоригтойгоор асууж чадсан байгаа. Тэгээд яг юу гэдгийг хэсэг хугацааны дараа мэдэх байх. За тэгээд нэвтрүүлгийн хэсгэн одоо рекламны зар сурталчилгаа манайх ер нь бол авдаггүй л дээ. Гэхдээ яг нэвтрүүлгийн стокны дараа эргээд уулзцай та бүхэнд бас entertainment мэдээллийг жагагийн бэлдснээр та бүхэнд хүрэхэд бэлэн болох болно. За амралтын өдрөөр хийхдээ та өглөөсөө яг юу хийдэг вэ? За өглөө бас яг яаж төлөвлөдөг вэ хөвчлээ? Ер нь сайхан амармаар санагдаад байна. Тийм маад ч нэг юм амилсан хоёр нэг тийм нэг бурхан чөтгөр хоёр нэг биеинд орцсон нэг тийм хоёр юм байгаа. Жижиг хоёр. Ингээл. Тэгэл араас нь нэг хүн очоод ингээл бус нөөсний сүйтгэл нэг янзлаад явах. Тэгэл араас нь би араас нь тэгэл манай ингээл. Чи бас тэр хоёртойгоо дотгааргүй гэрээ сүйтгэдэг баха. Ер нь бол хичээдэг шүү. Тий. Ер нь бол болохгүй байхыг хичээдэг. Гүг сүйтгэдэг гэж ах чинь цэвэрлдэг биш чи сүйтгэдэг баха. Цэвэрлдэг шүү. Тийм үү. Водкаг сахилгоо тараад дарагддаг гэрнэ аюу амралтын өдрөөр бас яг хоол ид. Угааж муугаад ингээд цэвэрлээд явбал үнлэмж байхгүй юм бол зас болж байна. Нэг ер нь цэвэрлээ яа. Тэгэл хайчт.
Тэрнээс ч цэвэрлдэн шүү. Ер нь бол манайхан амар одоо хоёр феминистийн дунд сууж байгаа болохоор жоохон айц хүчтэй. Амар зүг гарч уртсруу ингэжтэй яа. Мороо ярьж ингээ боцчихвол таарна гэж байгаа шүү. Утраад дээр откоо. Аля миний нүд За ер нь бол тийм шүү. Ийм маркаар өнгөрөөдөг байгаа. За миний хувьд болохоор би өглөө хасаад заахаа ундах болох байх асуудал. Шууд хоол бодогдсон шүү. Нэг бол гоё гадуур гоё энэ тэнгийн шинэ ресторан гоё өөр гоё хамттай хоолыг чеклчихэд идмээс мэддэг. За нэг бол бас өөрийнхөө гарын хоолыг бас хийх. Юу хийх вэ? Юу идэх вэ гэж боддог. Тийм ер нь юу идэх вэ? Нэг хоолоо дөнгөж идчих захтаа дараа нь орой хоолыг идэх үү? Тэр point дээр Хоолноос хоолрол амьдч гэдэг. Одоо энэ 7 өнөгч одоо ногоо цагаан их хэцүү болсон. Соёлоо маань яаж амьдрах гэж байна? Ногоо цагаан хэцүү болсон. Одоо үнэхээр олдохгүй илээ. Тэг хил хаагцнаас одоо цааш чиний ногоонууд Алдахгүй хэцүү төрсөн үү? яг нэг Чиний бол гэхдээ нөгөө ногоонуудаа дараа тавьсан учраас ногооны хамсалд орохгүй гайгүй. гайгүй. Хөлдөө тавьсан. Тийм энэ хоёр экстрем аль хөлтөд ийм байхтараа гэсэн чи би байх. Хятад хоолны газрууд одоо тэр хот pot модууд ер нь бол асуудалтай болж байгаа юм шиг үлээ. Тийм үү. Тэг яг ихэнх ногоонууд нь орж ирдэг. Манай бүл гайгүй байгаа. Ганц Бүл юм цоо байцаа хиддэж би цоо манга ирсэн болоо. Тэр өөрсдөө тарьчдаг уух уу? Гэтэ ер нь бол дотоодын Цоо байцаа гэдгээр уус алдартай. хэрэгцээг хангах боломж бол байгаа л гэж ер нь бол ярьж ирсэн шүү дээ. А яг тэр хил галыг хариуцж байгаа нь болохоор хомсдол үүснэ гэдэг мэдээг л гаргацсан. Тэнгуул нэг мэдээний сэтгүүлч эднэр чинь гадуур дотор нэлээд явсан. Ер нь бол 80% тайл байгаа юм билээ. Ер нь гэхдээ хомсдол үүсэх магадлал өндөр л юм билээ л дээ. Мааг чи яас их ногоо иддэг болцтой. Тийм шүү дээ. Сүүлийн үед чи хүмүүс нэг эрүүл зөв хоолт гээл те. Мэдхгүй баг ногоо л идчихвэл сайн гэж ойлгоцсон. Бас нэг талаараа тэр чинь одоо урд хөшөөс орж ирж байгаа ямар нэгэн одоо эрүүл ахуйн баталгаагүй хүнсүүд идж байгаач бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр баг махгуурлаа идэл байцсан зүгээр юм шүү дээ. Хамаагүй эрүүл юм шүү. Тэгвэл бууц Гурилтай шүтлээ. Жог насаа тэрсэн чинь гурилтай шүтлээ гэдэг болсон юм тий. За нэгэн буу алчлаа. Сурвалжлага хөрөх үү? За тэгээ өдөгчтэй сурвалжлага өргөе. Откогны газар аваадсан байгаа. Бас. За та хоёр ямар сонирхолтой юм эснийг харцгаая. За үзэгчтэй өглөөний мэнд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За би ямарсан откогоо нэг маш гоё газар аваадсан байгаа. За миний хажууд үзэсгэлэнтэй нэг сайхан бүсгүй сууж байна. За өөрийгөө танилцуулаач. За баяр заяа makeup artist. За манай баяраа маань хүмүүс сайн мэдж байгаа олон жил одоо makeup artist-аар ажиллаж байгаа. Тэгээ бас сургалт зохион байгуулдаг. Мэргэжлийн одоо нөр будалтын сургалт тий. Энэ сургалтын талаар бас нэг үзэгчтэй сонирхолтой. За сургалтын хувьд бол ерөнхийдөө яг миний хувьд болохоор нэг тийм олон дахин бас тавтаад байдаггүй. Жилд ерөөсө 2 удаа сургалтаа зарладаг. Ер нь бол хавар намар 2 яг явуулж таардیں۔ За тэгээд сургалт маань болохоор дотроо яг хувь хүнд чиглэсэн өөрийгөө одоо өдөр тутамдаа яг зөв бодож сурах. За тэгэнгүүтээ мэргэжлийн болоод ирэхээр
цаашдаа мөн одоо мейкап артистаар явах сонирхолтой охтуудтай зориулсан юм хоёр төрлийн өөрийгөө зөв бодож сурах сургалт мэрэгжлийн сургалт гэсэн юм хоёр төрлийн сургалт явагддаг. За тэгээд ерөөсө жилдээ яг 2 удаа хавартаа 1 удаа элсэлтээ аваад намартаа 1 удаа элсэлтээ авдаг. За одоо болохоор энэ жилийн яг 2 дахь сургалт нь 11 сарын 1-ээс яг мэрэгжлийн анги эхэлнэ. За өөрийгөө бодож сурах сургалт нь 10 сарын 30-31-нд 2 өдөр, 11 сарын 6-7-нд гээд 2 өдөр байгаа. Тэгээд ерөнхийдөө нэг өөрийгөө бодох сургалтыг болохоор яг ажилтай хүмүүстэй дэлгүү зориулсан яг хагас сүтэн сайнд яг зав гардаг амралтынхаа өдөртөнд тохируулж өдрийг гаргаж өгдөг. За мэрэгжлийн анги болохоор яг ажлын өдрүүдэд өдөр болгон хичээлэх байдлаар нийт юм 14 оны сургалт ордог аа. Тэгээд мэдээж 14 оны сургалтанд бол сурч төгсөж шууд одоо мейкап артист болчихно гэж байхгүй тий. Хамгийн гол нь сургалтын манд зорилго юу байдаг вэ гэхээр эмэгтэй хүн болох өдөр тутамдаа одоо байнга л нүрэ боддог. Гэхдээ өдөр болго өглөө босоод ажиллаа явахдаа нүрэ бодож гарахдаа одоо байнга буруу хийгээд ийн үү тий. Тэрийг маш гоё эмзэгцтэй зөв болгож аваа, зөв дараалалтай, зөв техниктэй болоод эргээд цаашдаа тэрийг өдөр тутамдаа байнга яг зөвөөрөө хийгээд илүү гартаа оруулаад одоо зөв техниктэй сурах одоо гол тэр суурийг тавьж өгдөг гэсэн. Тэгэхээр 14 оны сургалтанд бол мэдээж мэрэгчлийн бол эхнээс нь одоо юу ч мэдгүй байсан ч гэсэн эхнээс нь бүх зүйлийг заагаад байж болох бүхий л техник арга барил одоо бодолтын бүх зүйлсийг заадаг. За тэгээд хамгийн гол нь цаашдаа тэрийг яг зөвөөрөө өөрсдөө хэр үргэлжлүүлээд давтаад хөгжүүлээд авч явж чадчихна гэдэг нь бас хувь хүнээс ер нь бол хамаардаг байгаа. За нилээ олон юм баг ойлгоо авчлаа шүү. Би намайг чамайг авчихсан бай гэхлээр би одоо багшаараа одоо чам дээр над дээр үү чи өөр дээр биш юм. Үгүй би өөрөө нүрэ бутцсан байгаа зү. Чам дээр багшаараа бас нэг одоо мейкапын анхан шатны бас нэг сургалт хичээлийг заалгууллаа. Чам дээр бас туршилт олгоод чам модель олгоод ингэ бодчихсан юм гэж бодлоо. Зөвшөрж байна. Болно. Би ч тэрнээс энэс өмнө амар юм хийсэн. Тийм үү. Тэр дээр яг нэг бүжиг байсан шүү дээ. Тийм шүү дээ. High heels дээр бүжиглүүлээд тийм халуун огч дээр очиод ийм өдөр өсгөл болсон юм байна гэж. За тэгээ эрэгтэй хүн ч гэсэн нүрэ бодож болно шүү дээ. Ер нь бол янз бүрийн одоо ялгаагүй телевизээр гардаг хүмүүс ч гэсэн эрэгтэй эмэгтэй ялгаагүй боддог. Тэгээ дээрэс нь яг Монголын одоо нийгэм жоохон одоохондоо нэг жоохон ойлголт авахгүй хүлээж авахгүй л байгаа болохоос ч одоо жишээлбэл солонгос гэдэг юм уу те эрэгтэйчүүд нь өсвөр наснаас эхлээд бүгд нүрэ бодж идэг. Тэр нь одоо жишээлбэл зүгээр нандчлал арьсаа хамгаалах байдлаар. Тэнгүүт одоо Монголын яг соёлд нэг жоохон эрэгтэй хүн нүрэ бутна гэхээр одоохондоо жоохон хүлээж авах нь тийм л байгаад байгаа л да. Тэрнээс биш ер нь л тэгээ ялангуяа телевизээр гардаг хүн бол бүр ер нь эхэндээ боддог байсан юм аа. тоон тавиад Нэг удаа би бодогтойгоо мэдхгүй гараа явцсан чинь хүмүүс ч ингээд хараад тэрнээс хойш жоохон нэг эмзэглэлцэн нэг. Харин тэгээ жоохон тийм баг. Яг телевизээр гарахад бол яг харахгүй нэг шаардлага тавьдаг л да. Юу одоо гардероб мейкапууд угаасаа шууд зураад гинэ бодоод өгчтэй гэсэн. Тоон тавиад, гэрэл өдөр тавиад гэдэг тодорхой хэмжээнд бол мейкап хийх хэрэгтэй шүү. Одоо 11 сард зарлагдсан сургалт маань ерөөхдөө хүн одоо дүүргэлт нь хэр байгаа вэ? Бас манай нэвтрүүлгийг үзээд бас сонирхож байгаа хүмүүс бас байгаа хэл та. Дүүргэлтийн хувьд ерөөхдөө нэг 50% тавьж байна. Яг бүх судлал арай дүүрээгүй байгаа, бүртгүүлэх боломж бол байгаа. За тэгээд Zaya Beauty гэдэг Facebook пэйж байгаа. Пэйж дээр бол ерөөхдөө мэдээлэлүүд ороо явж байгаа. Тэндээс ороод мэдээлэл аваад чатаар юм уу эсвэл бас миний хаяг дээр утасны дугаар манд байгаа. Тэгэхээр утсаар бас холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваад бүртгүүлж болно. Би таараас нэг юм асуумаар байна л да. Чи шавн уу? Үгүй үстэй. Аль нэг нь багш шавын хоёрын барилдахтай юм шиг харагдаад байна. Үгүй яасан. Үгүй яа. За. Тэг асуух ч юм яг нэг бодолч амар тийм хурц нэг тайпных байгаа тийм. Ер нь бол хөтөлж стил угаасаа ойрлцоо тийм сонирхол аль оюутан байхын л угаасаа ер нь сонирхол нэгтэй нөөцөж үтэй гэж. Зөв. Юу асуух чинь нэхэр одоо жишээлбэл ажилдаа яараа ч юм өглөө эрт будаад гарахтаа эмэгтэй хүмүүс нэг ингээ пүдэрцсэн энэ тийм ингээ явж идэг л да. Тэгээ нэг чочмоор ингээ бодолцтой. Тэр яагаад ингээ шингэдэггүй ингээ нэг. Тийм ерөөхдөө хамгийн түрүүнд арьсаа юу чухал. Арьс маань өөрөө яг маш гоё чиглэг толгоор амарсан, гэрэлцсэн байж будал маань нэгдүгээрт яг гоё харагдана. За тэгээ хоёрдугаарт болохоор будалтын техник чухал. Яг хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнүүдийн дараалал яг буруу зөв байвал одоо гой мухаарагдах тий. Тэгээд дээрэс нь хэрэгжилж байгаа бүтээгдэхүүний чанар бас чухал. За тэгээд бас яг
тухайн бүтээгдэхүүнийг яаж дүрхэж байгаагаас хамаараа техник нь бас чухал байдаг. Энэ маань ерөнхийдөө мейкап гэдэг зүйл маань маш олон зүйлийн одоо нэгдэл болж нэг зүйл болж хоёрдог тийм. Тэрээс одоо бүх зүйл одоо будгийн чухал байх нь, техникийн чухал байх нь, дараалал нь чухал байх нь гэдэг ерөөсөө ингээд олон зүйлээс бүрдэж нэг яг юм цагт зүйл. Одоо жишээлбэл үйлчлэгийн салбарын одоо банкны салбар хийж болж юм те. Ийм салбарт ажиллаж байгаа бүсгүүчүүд зарим нь ингээд нэг юм ингээд арьсан цаана харагдаад ингээд пүүдэр нь ингээд давхар харагдаад. Тэрийг бүр маш сайн анзаарсан шүү дээ. Би ч өөрөө тэг ингээд өөр харах юм байхгүй ингээд яаж удсан ингээд харагдаад байгаа ч юм. Жага зарим газруу ч ер нь ихэнх нь биш. Тийм ерөнхийдөө тийм Монгол бүсгүүчүүдийн маань нийтлэг гаргадаг алдаа байна л та. Хамгийн ихний алдаа бол ер нь бол яг кремний өнгө сонголтын дээр бас аягүй их алддаг. Тэгээ дээрэс нь яг одоо саний өөрөж хэлээд эрэгтэй хүн хүртэл хараад шууд мэдчихэж штэ будын шингээгүүг нэг юм оромтой зураастай ч гэдэг юм уу ингээд нэг юм мэдэгдээд байдаг гэдэг. Тийм нэг аим шиг кино хятад аим шиг кинонд ингээд маск тавьсан байдаг штэ. Тэр шүү. Тэгэхээр харин яг тэрэн дээр маань нэг яг техникийн алдаа байгаа тийм дарааллын алдаа байгаа тийм хэрэглэж байгаа бүтээгдэхүүн дээрээ бас анхаарах хэрэгтэй байгаа тийм гэдэг. Тэгээ тийм болохоор л ерөнхийдөө одоо мейкап артистууд маань аль болох эмэгтэйчүүдээ одоо энэ сургалт гэдэг зүйлээрээ дамжуулаад тийм ингээд зөв бодох юм бол ингэж харагддаг шүү. Ерөнхийдөө буруу бодох юм бол эмэгтэй хүн бүр илүү нэг өөрийгөө овштой, илүү хөшөө харагдах гэдэг. Тэгэхээр өөртөө тохирсон зөв бодолт хийгээд сурчих юм бол бүр илүү гоё залуу харагдах боломжтой байдаг. Гэтэл яг алдаатай бодсон хүмүүс л дийлэнх нь тэгэл яг өөрсдөө яг даагаас илүү жоох муу харагддаг талтай. Одоо тэнд байгаа биернүүд байгаа штэ. Биер гэж багснууд те. Одоо жишээлбэл эрэгтэй хүн өөрсдийнхөө одоо хэрэгэлдэг зүйлүүд ингээд энэ шүрүүп, хадаас, гайх одоо байх те. Одоо янз янзаар ингээд одоо шүрүүпийн төрөл чи одоо жишээлбэл нэг 10 хэдэн төрөл байгаа байхгүй. Одоо энэ дотроо нэг 9 7 8 нэр байгаа л гэдэг те. Бага. Тэгээ ерөнхийдөө яг зөв өрхний ялчинд өөрийгөө бодож сурахад бол дунджаар нэг 10 төрлийн багс хэрэг болно. 10. Тийм. Тэгтээ 10 нэмэх. Бүр мэрэгжлийн болоод бүр нарийн бодолтууд хийгээд ч юм уу тийм ингээд бодолт маань өөрчлөгдөд ирэх тусмаа хэрэгжилж байгаа багс маань илүү детальны болоод бас ингээд хэмжээ хэлбэр дүрсэн өөрчлөгдөд ирдэг. Бодгоных нь нэг орцондоо байна уу альсвал багсныхаа одоо нэг ширхэндээ байна уу? Одоо үс гэж ярих юм уу тийм. Ер нь аль нь л нөлөөлнө. Аль нөлөөлнө. За тэгэхээр бас өчтөөс нэг зүйлийг сонирхол бол заяа маань өөрөө гисэн заяа lashes гээд сормос гаргадаг байгаа. Энэ мэдсэн үү? Мэдсэн. Сайн нөө Мартаар штэ. Манайтай хамтарч ажиллаж байсан. Мартаар ч нэг маа дээр ирсэн нэг ээж нэр тэгээ зочдод маань бас танаа бэлгээс бас өгсөн байгаа шүү. Бид нар өөрсдөө ерөөс аваагүй шүү. Ерөөс аваагүй. Бас сормосныхын талаараас асуумаар байна л да. Хэдэн нэр төрлийн сормосоос гаргаж гин. Тий одоо хэдэн жил бас хэддэг сормосоо ирэхэд гаргаж гин. За ер нь яг сармасаа гаргаад одоо 3 жил болж байна. 3 жил гарan. За тэгээд ерөнхийдөө одоо яг энэ эдишн маань болохоор ер нь 4 дахь одоо цуврал юм эдишнүүд болоод гарч байгаа. За тэгээд яг энэ удаагийнх маань худалдаанд байгаа маань болохоор яг юм одоо яг юм 2 төрлийн савлгаатай. За нэг нь болохоор silk collection гэдэг, нэг нь mink collection гэдэг. Mink collection маань ерөнхийдөө өсөн сормос гэсэн болох өсөн сормос. Silk collection маань болохоор одоо хиймэл өсөн. Тэгсэн юм торгомсог маш зөөлөн яг бас өөр өс шиг. За тэгээд юм 2 төрлийн юутай одоо collectionтэй. За тэгээ дотроо болохоор тус бүр 6 загвартай нийт 12 төрлийн загвартай. Гэхдээ mink collection маань нэг загвар нь бол одоогоор бүр худалдаанд дуусчихсан байгаа бестселлер болоод тэгээ одоо хэлгээл нөгөө асуудалтай байгаас болоод дахиж авчирч чадаагүй. Одоогоор л яг худалдаанд 11 төрлийн загвар. Нууц шууд яг өөрөө яг алийг одоо энд зүүцсэн байгаа. Зүүцсэн гэх юм уу наацсан гэх юм. Яг одоо бол яг энэ silk collection. Гэтэ энэ бол биш ball гэдэг нэртэй сормос байгаа. Ингээд бүгдээр нэртэй байгаа өөр өөрсдийнхээ бас нөгөө яг сормосныхаа юунд тохируулаад зөндөө тохируулаад сонгоод авч болох юм байна. Бас маш натурал шингэнээсээ нэлээ өтгөн уурт хүртлээ ингээд энгийн өдөртмасаа гоёлын үртэл гээд нийт 11 төрлийн загвар бол одоо оролдолтой лэгдэж байна. Сормосыг авахыг хүсэж байгаа өсгөжүүд бас хаана хандах вэ? Тэгээ бас заяа бити гээд миний пэйж дээр мэдээлэлд нь маш тодорхой тэгээ нэг бүрчлэн зургуудтайгаа байгаа. Тэгээд доор ямар ч гэсэн заяа бити гэх Instagram болон Facebook-ээр бол оруулчих. За холбогдоод бас сонирхсан одоо сормосоос авч болох юм шүү. За тэгэхээр ингээ
Instagram уусч байгаа ч үзлээ л дээ. Instagram дээр чинь бол тасархай зургнууд байлаа. Тэгэхээр нэг хэсэгхэн заяагийн одоо яг поз зургнуудыг үзүүлээ. Тэгээд энийг үзсний дараа яг над дээр ямар зөвлөгөө өгж яаж ажиллах нь бүгдээрээ яг тэр хүртэл гоё заяагийн гоё зургнуудаас бүгдээрээ сонирхоо. За баярлалаа. Одоо хичээл маань эхлэж байна. За отго сэтгэл ямар вэ? За ямар ч байсан амар хэрэгтэй салбартай хийшээсэн. За мэдээж эхлээд нүүрийн сая одоо цэвэрлжлээ. Тэгээд кремээ төрхөөс өмнө праймер буюу одоо суур бүтээгдэхүүнээ хэрэглэж байна. За праймер маань нэгдүгээрт одоо кремнээс арсыг маань хамгаалж өгж байгаа. Хоёрдугаарт кремний доор арсны маань асуудлыг шийдэж өгдөг. За жишээлбэл нөхцөлттэй бол будалтын суурин доор нөхцөлтийг багасгаж харагдуулна. Хуурай арстай бол чигшүүлэх праймер хэрэглэх юм бол арс маань будалтын суурин доор чигшин гих мэтчлээ арсны асуудлуудад чиглэж будалтын суурин доор асуудлыг шийдэж өгдөг. Крем тий? Праймер. Тэр болохоор ерөнхийдөө нөгөө баг зэрэг нөхцөлттэй байгаа учраас зөвхөн нөхцөлттэй хэсгүүд дээрээ түрхэж өгч байна. Тийм, нөхцөлтийнхаа одоо нүхийг нь бөглөж одоо толиолгож юм гүлгөр болгож өгч гин гэсэн. Тэрхснээрээ нэгдүгээрт арс маань будагнаас хамгаалагдж байна. Хоёрдугаарт будаг маань өөрөө бас яг хэмжээгээд толгор болно. Тэгээд дээрэс нь асуудлыг маш шийдэж өгч байна. Тэгэхээр би ийм том нүртэй юм чинь будаг нилээ их орох байх тий. За одоо яг юу төрхөж байна? За одоо болохоор үлдсэн хэсгүүдтэй чигшүүлэх праймер төрхчлээ. Залуугийн арс маань жоохон хуурай байна. Тэгэхээр бодлын суурин доор тодорхой хэмжээгээр чигшүүлэх праймер. Гэхдээ энэ праймер маань одоо чигшүүлж байгаа ч гэсэн давхар бас л арсыг будагнаас хамгаалж байгаа. Тэгээд бодлын суурин доор бас чигшилгүйгээс арс чигшилгүйгээс болоод бас ингээд будаг шингэхгүй арцаагаад байдаг шүү дээ. Тэгэхээр чигшүүлэх праймер хэрэглэснээр бас будал маань илүү жигэд болно гэсэн. За кремээ төрхөөс өмнө нэг анхаарах зүйл гэх юм бол яг одоо Монгол бүсгүүчүүдийн нийтлэг алдаа хэмжээ кремний өнгөн дээр маш их алддаг. Яг одоо хүзүү нүүр хоёрны маань өнгө дандаа зүрцэн явж байдаг жишээ нь тийм. Тэгэхээр одоо буруу будалт болоод суур маань буруу болоод ирэхээр л хичнээн одоо хөмсгнүүд уруул маань гоё байсан ч гэсэн суур өнгө маань хүзүүнсээ зүрсэн арсныхаа өнгөтэй уусаагүй байх юм бол тэр чигт ингээ буруу будалт болчдаг. Тэгээд маш одоо юм буруу харагдаад одоо зарим нь будахаар илүү авартай болоод идэх ч юм уу эсвэл одоо яг тэр будгийн шингэхгүй нэг л юм өнгө нь биш харагдаад идэх шээ. Тэгэхээр хамгийн чухал зүйл болохоор кремнийхаа өнгийг яг арсандаа зөв сонгох нь чухал. Өнгө хамгийн чухал байх нь. Ер нь бүртгүүлж байгаа одоо нүүрээ бодоход бүртгүүлж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Хэд орчим насны хүмүүс байх вэ? Ер нь хамгийн багадаа 14 настай хүүхд суужсан. Өсвөр насны. Тэгээ ээж нь суулгаад яг одоос ингээ бодож сурвал зүгээр гээд хамгийн дээдлийн нас нь болохоор 52 таах гэж суужсан. Өшнөрдө Франц гэж жагааны хэрэгтэй. Тийм шүү дээ. Маа ер нь заяагийн маань хэрэгэлдэг бүтээгдэхүүн бол одоо маш чанартай. Тэгээ ерөнхийдөө сүүлийн үеийн тренд бүтээгдэхүүнүүд байдаг. Тэр ч одоо юу гэж нэрлэдэг вүлээ?
Ерөнхийдөө тийм тренд байж болно шүү дээ. Яг дандаа сүүлийн шинээр гарч байгаа шинэ залуу брэндүүдийн зарим нь бол гэхдээ бүр маш олон жилийн түүхтэй яг мейкап артистуудад зориулсан бүтээгдэхүүнүүд тэгээд дээрэс нь ерөнхийдөө нөгөө high brand гэх юм уу? Илүү нөгөө брэнд одоо бүтээгдэхүүнүүд маань дотроо drugstore high brand гэдэг ингээд high end brand гэдэг хоёр ангилагдчихад байдаг. Drugstore brand гэдэг маань ерөнхийдөө одоо юм түгээмэл нийтлэг хаасаагүй байж идэг. Тэгээд үний үед яг юм дундаж үнэтэй гэх юм уу тий. High end brand болоод ирэхээр том дэлгүүрүүдээр, их дэлгүүрүүдээр ч юм уу тий худалдаалагддаг. Тэгээд үний үед яг юм дунджаас дээш үнэтэй бүтээгдэхүүн байдаг. Тэгээд миний хувьд ерөнхийдөө дандаа high end brand-ийн бүтээгдэхүүнд хэрэгэлдэг. Тэгээд дээрэс нь сургалтандаа ч гэсэн муу адил яг эдгээр бүтээгдэхүүнүүдэд хэрэгэлдэг байгаа. Сургалтлагч нартай бас яг бүтээгдэхүүнээр хичээл авдаг гэсэн үг үү? За тал руу орж байгаа. Хажууд дэше орж. За хойлоо тэгэхээр ерөнхийдөө нэг өнгөн арай жоохон бодчих, нэг өнгөн таарч ин гэхээр за би ингэ сонсч ирсэн л та. Одоо цагаан арьстай хүн жоохон бордо крем, бор арьстай хүн жоохон цагаан крем сонгодог гэж үнэн үү? Тэгэх юм бол одоо яг нөгөө хилээд байгаа ч өнгөнд ялгарч байгаа байхгүй. Яг одоо бор арьсан дээр жишээлбэл цагаан крем хэрэглэх юм бол нөгөө нэг түгээмэл байдаг штэ одоо бас юм хөхөрчөөд байдаг тий арьс нь хөхөрцөн нэг юм цагаан дээр борлуулах юм бол бас нөгөө илүү царай дараад тэгэхээр ерөөсөө яг бид нар өөрсдийнхөө яг өнгөнд тохирсон тэр өнгөө олох нь л чухал гэсэн үг. Одоо энэ саний төргсөн хоёр бүтээгдэхүүн үн хэд авах вэ? Францынх нь энэ юу гэлээ? Тэгээ ерөнхийдөө одоо яг миний хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд яг дандаа 100-аас дээш одоо нэг бүрчлэн тус бүрээ 100,000-аас дээш үнэтэй бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгээл 100,000, 200,000 гээд. Тэгээ ерөнхийдөө нөгөө high end brand маань өөрөө дандаа үний хувьд ерөнхийдөө яг тийм гэдээ ойлгочих болно. Тэгээд хамгийн гол нь нөгөө сургалтын дээрээ жишээлбэл юу гэдэг арай нэг хямдхан хуйлагч юм уу тий өөр бодо бүтээгдэхүүн гэхгүйгээр би ерөөсөө өөрөө яг өөрчлөлөгчтэй хүртэл өөрийнхөө нүүрэн хүртэл яг аль болох нөгөө чанартай бүтээгдэхүүн хүргэдэг. Яг тэрнтэйгээ адилхан суралцагч нартай ч гэсэн яг тэр бодгонуудаараа бас зааж өгч бодуулах. Тэгээ цаашдаа ч гэсэн ер нь аль болох бас яг бидний хамгийн чухал нөгөө арьсанд шууд хүрч байгаа бүтээгдэхүүн учраас илүү нөгөө чанартай бүтээгдэхүүн сонгож хэрэглэж байгаасай гэдэг үднэс шавнартай ч гэсэн бас тэгж заадаг. Тэгээ үн дагаад чанар гэдэг шиг тийм мэдээж будцсан болохгүй одоо нүүр чанартай юм будна гэдэг чинь будаг удаан тогтно. Таарс гоё байна. Би сая зүг ойлгосноо гоё. Энэ хоёр нийлэл 150 гэсэн үг үү те? Гэхдээ тос бүрийнх нь үнэн нэг нь одоо 100. Гэтэ яг ихтэй хүмүүс бол гайхан тий. 150 мм ийж. Гэтэл ийм олон юм дөрхтэй юм уу гэдэг. Одоо нэг нь энэ хоёрын үн гэхэд нэг нь болохоор 138. Энэ хоёулаа 138 юм байна. Тус бүрийнх нь одоо яг манай дээрээс судалдаалагддаг үнэ. Оо nice. За Откад энэ крем бол яг л гоё тохирцсон л санагдчихэв. Би Откаг одоо энэ хамт ажиллах хугацаанд ерөөсөө нүүрэн дээр ерөөсөө нөгөө нэг суур буюу туан тавьж байгааг ерөөсөө харж байгаагүй шууд орчдөг. Зүгээр гэл орчдөг. Тэгээл хаяа улаач лээ. Хаяа тэгээл харсан жоохон борцоцол харагдсан. Нэг амьсгалахгүй байхаар миний арьс ингээд дорхно улаачдаг. Нэг ингээд жимигээ суучдаг штэ. Хаяа л хэл цэмцгэр идээд юунаас шалтгаалаад байна? Сэтгэл санаа. Сэтгэл санаа. Ер нь ингээд бодоод байвал бас жоох мууцсан сур хандлагатай ч магадгүй те манай залуу. Ер нь бас тийш нөгөө нэг ялангуяа одоо ер нь бол загварынхан тайсал гэснээр гардаг хүмүүс бол яг бас байнга будаа сурцсан. Тэгээд яг бас л хөөх нүчиг будахгүй бол бас яг л нөгөө нэг юм одоо юу арга хөвшил болсон. Тийм тэгдэг. Сургалтанд маань бас миний сонсох нь арьс арчилгаа бас заадаг гэж сонсон. Зөв хоолт гэж бас сонссон. Тасгал хөдөлгөөн гэж сонсон. Зөв яг одоогийн энэ явагдах сургалтууд дээр бол яг нөгөө тасгал хөдөлгөөн зөв хоолт нь бол байхгүй. Яг өмнө нь болохоор яг юм цогц нэг онлайн сургалт явуулжсан. Ялангуяа саяны нөгөө карантины үеэр болохоор яг өөрийнхөө одоо өнгөрсөн хугацаанд сурсан мэдсэн юм а бас бусдаа хуваалцъя гээд тэгээд яг нэг онлайн сургалтаар юм 4 төрлийн арьс арчилгаа, эрүүл хооллол, тасгал хөдөлгөөн, нүүр будалт гэж заажсан. Яг одоо явагдах энэ танхимын сургалтуудаар болохоор ерөөдөө арьс арчилгаа, нүүр будалт маань л заагдах юм. За яв ягаахын спонжор л одоо нүүрэндээ крем шингэлгээ. За ерөөдөө одоо уулан байсан чи юм болчихлоо.
жигд өнгөтэй болж ирж байна. Тэгээд дээрэс нь хамгийн гол нөгөө хүзүүнээс маань өнгө маань аль болох ялгархгүй уусч явах хэрэгтэй. Одоо хүзүүн бор байгаад нүүрэн цав цагаан болчих юм бол тэгэл ерөнхийдөө нөгөө буруу алдаатай бодолт болоод буруу харагдаад идэг бахан шүү дээ. Тэгээд тэрийг хүртэл эрэгтэйчүүд маань хүртэл юм андахгүй бас анзаараад байна шүү дээ. Тэ нэг л өөр өнгөтэй нэг л юм нэг л биш харагдаад идэг. Тэгэхээр ерөнхийдөө хамгийн чухал зүйл маань суур кремний өнгөнөөс эхлэх нь байна. Тэгэл өнгөө яг бид нар зөв сонгоод зөв будаад эхэлчих юм бол дараагийн үйлдэлүүд манаас маш гоё зөв болоо явчихна гэсэн. Өнгө маань буруу сонгогдоод суур өнгө маань л биш болчих юм бол тэр чигтээ ерөнхийдөө л будалт маань тэгж. За шаан ямар санагдаж байна? За гэхдээ одоо юу уулан байсаар нь жигд өнгөтэй болчихж байна. За тэгээд одоо болохоор юу яа? өнгөтэй болчихлоо. Жигшг өнгөтэй. За жоох эфирийн маягийн нөгөө нэг тоон тавь одоо суур тавиад нөгөө гэрэл өдөр тавиад тийм тодруулдаг шүү дээ. Тэгээд бас тодруулж. За жаар будагнаад авахны. Сүүдэр багс. Модер гэдэг хүмүүс ч ярьж. За чиний эфирийн юу гарсан шүү дээ. Нэг сарны мэдээлэл. Сайн бацхан үзэгчтэй ингээд channel-аар телевизээ. Энэ яат тийм бишлэм захгүй юм байна. Бумаа чамайг багахгүй байна. Энэ шиг эндийг хүргэе. За энэ хэсэг дахиад жоох явах. Энэ яг энэ сахалт дундуур амар алгалаад. Өнгөн ялгараад. За чиний өрөө ер нь арилахгүй л явчих. Угаасаа одоо нэвтрүүлэгтэй. За тэгээд мэдээж эрэгтэй хүн дээр яг хөмсгийн нь бол будахгүй зүгээр яг гоё жоохон самнаад өнгөнд тодруулаад өгье. Наадгүй чи ер нь хөмсөг бас тавьж. Ерөнхийдөө эрэгтэй будалтан дээр бол яг л ерөөсөө гоё суурин жигд болоход за сүүдэр тавиад яг нүрийнх нь хэлбэрийг илүү тодруулж өгөөд за тэгээ хөмсөг уруулын жоохон тодруулаад тэгэл ерөнхийдөө болчдөг. Чи яасаа аттай би бодоггүй ирж чаад суух гэсэн чиний өмнө. Чиний оронд. Би бодоод үзлээ. Энэ чинь ингээд 130 бараг 500 сая төгрөгийн будаг бодуулаад байна. Юу тийм би. Эрэгтэй хүмүүс ер нь бодуулж байна. Ер нь бол одоо хормын бодолтоор жишээлбэл яг хосороо бодуулдаг. Тэгээд зураг авалтанд бол эрэгтэй хүн орж байгаа бол зайлшгүйгээс бас бодуулна. Ялтч уу ялгараад идэг учраас. Тэрнээс мэдээж өдөр тутамдаа бол Одоо жишээлбэл daylight гэдэг нь шүү дээ. Хэдүүлэг студид дээр байдаг. Тэр гэрэл чинь нэг камерын дээр ингэж яхаар хүн өөрөө зүгээр байгаа юм шиг өнгөртлөө. Камерын дээр болохоор ингэ улаан болгож харуулдаг байхгүй. Тэгээ яаж байгаа нь HD-гээр нэг бичлэг хийж байгаа болохоор яг нүүрэн дэх одоо нүх мөх одоо түрүү хэлсэн шүү дээ. Тэр чинь бол зүгээр л нэг саран дээр байгаа юм шиг л харагдаж шүү дээ. Сар харж байгаа юм шиг. За заяагийн маань сүүлийн үеийн одоо ажил бол юм байна. За ирээдүйн төлөвлөгөө зорилт юу байна ойрын хугацааны? Ирээдүйн төлөвлөгөө гэх юм бол ерөнхийдөө яг корона маань гайгүй болоод хэлгээл чөлөөтэй болчих юм бол хамгийн түрүүнд ерөнхийдөө гадагшаа сурах бодолтой байгаа. Дахиад үү. Яг мейкап артистаараа 7 жил ажиллаж байна. Гэхдээ одоо хүртэл яг өөрийгөө бол яг хангалттай болсон гэж үзэхгүй байгаа. Сурах юм маш их байгаа. Тэгээ дээрээс мейкап гэдэг салбар маань өөрөө дэлхийд даяараа бүр маш хурцтай хөгжиж байгаа. Тэгээ яг нөгөө нэг загварын одоо жил болгоны тренд гэдэг шиг мейкап дээр хүртэл бүр улирал болгонд юм шин тренд гардаг болсон. Нүрийн бүтээгдэхүүн будагнууд маань хүртэл ингээд юм шинжлэгдээд юм төсөөлшгүй юм сонин будаг бүтээгдэхүүнүүд хүртэл гараал тий. Тэгэл дээрэс нь техник нь хүртэл жил болгоо өөрчлөгдөөл тренд нь хүртэл ингээл өөр болоод тэгэхээр ерөнхийдөө энэ салбар маань нөгөө байнгын суралцж идэг салбар байгаа. Жил болгон л өөрийгөө одоо тэр шинэ гарч байгаа бүх зүйлсийг сурж явахгүй бол магадгүй 5 жилийн өмнө нэг сурж байсан техникээр ингээ насан туршдаа тэрийг ашиглаад насан туршдаа яг тэр техникээр бүх хүнийг будаа явна гэж байхгүй. Тэг жил болгон ерөөсөө суралцах хэрэгтэй байдаг. Тэг дээрэс нь өөрийгөө ерөнхийдөө бас маш их чамлж байгаа учраас хамгийн түрүүнд гадагшаа явж сурах сонирхолтой, бодолтой, зорилготой байгаа. За тэгэхээр 2021 оны тренд бодол маань ерөнхийдөө ямар хөө учиг хана? 2021 оны тренд бодолд ерөнхийдөө энэ жил айгүй
тэр чигээр айгу натурал болж байгаа. Одоо яг хүний өөрийнх нь нөгөө байгалийн гоо үзэсгэлэн яг гоё тодруулж өгөх тий. Одоо хүмүүсээр жишээлбэл нэг яг 4-5 жилийн өмнө яг юм шивсэн юм шиг бүр мэт гэдэг байна шүү дээ тий. Бомбор. Тэг ингээд зурдаг байсан бол одоо болохоор яг л одоо тухайн хүний өөрийнх нь хүмсний хэлбэр ямар байна тэрийг нь яг тодорхой хэмжээнд нь яг тохируулж өгөөд ч юм уу тий. Тэг ерөнхийдөө илүү яг тийм жил ирэх тусам натурал болж байгаа. Байгалийн гоо үзэсгэлэн татдах гэх юм уу тийм болж байгаа шүү. Одоо чинь яг Halloween болох гэж байна. Halloween будалтууд бас их хүмүүсийн анхаарлыг татдаг шүү дээ тий. Ааха. Гэхдээ Halloween будалтын хувьд миний хувьд болохоор би өөрөө яг бас тэр чиглэлдээ тийм дуртай биш. Яг тэгэхээр одоо мейкап чинь дотроо бас маш олон төрлийн чиглэл байгаа. Монголд ерөнхийдөө beauty гэдэг нэг болчиход байгаа боловч яг би ингээд бас гадагшаа сурна гэдэг яриад байгаа шүү дээ. Гадагшаа явах юм бол бүр beauty дотроо зөвхөн хурмын будалтын анги гэж бүр зөвхөн ингээд бүх ингээд салбартаа ингээд салаа авчдаг. Тэгэхээр миний хувьд болохоор би өөрөө beauty чиглэл рүү илүү сонирхолтой энэ чиглэлээр явна. Тэгээ Halloween болохоор бас нүүр хувиргалт гэдэг бас тэгээ дээрэс нь ерөнхийдөө нөгөө жоохон аимшигын гэдэг утгаараа нэг цус нүчтэй одоо бодолт ч юм уу тийм юм хийдэг штэ. Тэгээ яг энэ тал дээр би өөрөө жоохон сонирхолтой учраас яг Halloween тал руу болол нэг бодолт хийдэггүй. Ер нь beauty тал руугаа илүү сонирхолтой. Гэхдээ дөрөв сонгоцсон биз дээ. Энэ жилээ. Үгүй яг сайн мэдгүй байна яг одоогоор. Ерөнхийдөө бол нэг айхтар бас Halloween тэмдэглээд байдаггүй. Тэгээд ер нь яг нүүр будалтай хувиргалт дээр ч гэсэн нэг Halloween яг өнгөрсөн жил нэг анх удаа хийчихсэн байлээ. Тэрний өмнөх жилүүдэд бас ерөөсөө сонирхдаггүй байсан болохоор хийж үзэж байгаагүй. Тэгээд энэ жил болохоор ерөнхийдөө бас хувирж үзэх хэд хэдэн дөрүүд байгаа. Холдорцсон байгаа. Тий, гэхдээ яг бол бас яг тоочны энэ гэдэг бол яг шийдэг үлэн. Тэг яг тухайн тэр дүрээрээ хувираад тэрийг одоо ямар үйл арга хэмжээнд яг яаж шилхаар байна гэдэг ч юм уу тэрэндээ таарууллаа тэгэл сонгох та. Найзтайгаа тэмдэглэхээр байна уу эсвэл зүгээр нэг зураг аваад хийхээр байна уу гэдэг ч юм уу тэрнээс фотоор явах юм бол нэг ногоо комбинзон өмсөх хүч. Тэр одоо ер нь энэ жил нэлийн тренд болох хаа. Тэ багтаа эсвэл нөгөө ягаан комбинзон өмсөл хар багтаа эсвэл нөгөө модонд орхол гэж байна. Met Gala-гийн нөгөө Kim Kardashian-ы нөгөө өмсгөлүүд байгаа шүү. Өмсгөл. Тэр бол их модонд орох шинжтэй санагдсан. За шүүсэн залуу болчихлоо шүү дээ. Сүдэр тавьсан байна. Хамар өндөрлөлсөн байна. Чи ийм залуу байсан юм уу? За тэгэл ерөнхийдөө уруулын жоохон одоо Веслинаар өнгөлчих болно. Их гэлцдэг болол хэрэгтэй хэрэггүй зүгээр гоё уруулын өнгөлөөд тэгээд хөмсгөө бол тодорхой хэмжээнд самнаа тодруулсан. Тэгээд гол нь суур манжигэд өнгөтэй. Тэгээд сүдэр тавиад тодруулж өгсөн баа. Тэгэл чихтэйчүүдийн бодолтын хувьд бол за яг бүр одоо зураг авалтын мейкап ч юм уу тэгээд ирэхээр бас тодорхой хэмжээнд нүдийг бас бороор уусгаж хөнхөрлөж энтер боддог. Гэхдээ үн тэгэл арьсан гоё байгаа л өснийхээ цэцлэлтийг зөв олцоход тэгэл ер нь бол авчиж байгаа юм шүү дээ. Харин тий. Тэгээ бид нар шиг тэгэл бүх юм дээр одоо юу гэдэм будалтын нэг юм дутуу байхад л тэгэл жоохон сонир бол авчдаг шүү дээ. Одоо хөмсгөө бодохгүй болохоор нэг юм дутуу, уруулаа бодохгүй болохоор нэг юм дутуу гэдэг ч юм уу. Тийм байхгүй тэгэл ерөнхийдөө. За ямар юу вэ? Наалтаа тийм. Жаа ингэж тэ шингэл. Тэгээ угаасаа жоохон юу юм чинь наалтан л та. Өөртөө жоохон юу байгаа. Тэгээд энэ жижигхэн ботнуудаа авчвал тэгээд. Үний чи бот гэдэг л юу гэдэг зэрлэг лээ. Сахлаа авчвал тэгээд. Сүүлийн үеийн залуучууд ихтэй их сахлаа ургуулдаг болсон. Тренд болоод ш. Яг хоо өмнө нь бол янз янзаар л ярьдаг гэсэн. Карантинаар эсвэл зүгээр албаар ургуулад байгаа шүү. Ахвал боломжгүй болоод. За ямар ань үзэгчтэй. Гэт өглөө ингээд бодцоо одоо өнөөдөр ч ингээд одоо нөрөө авахгүй явах юм даа. Түрүүн барыг цэвэрлүүлсэн чи юу вэ? Барыг. Нөрөө бас юм уу өглөө чи? Уус шүү дээ. Тэгээ ерөнхийдөө одоо яг юм байгаа байхгүй юу? Нөрөө угаагаад цэвэрлээд гарсан ч гэсэн ягаад бид нар бас мейкап маань зөвхөн юм гоё сайхан харагдах гэхээсээ илүүтэй бас бидний арьсыг хамгаалж өгч байгаа гэх нэг чухал зүйл болоод шүү дээ. Тэгэнгүүт одоо яг өглөө нөрөө угаагаад гарсан ч гэсэн юм хав хар байгаад байна гэдэг маань гараад явхад бидний орчин тойрны одоо шороотоос бохирдол ямар байгааг харуулж байна. Тэгэхээр эмэгтэйчүүд маань ч гэсэн байг нөрөө бодож байна гэдэг маань нэг талаараа бас бидний арьсаа хамгаалж байгаа нэг хэлбэр гэсэн. Удаагүй тохиолдолд бас нарийн хамгаалтын тус байна. Тийм, нарийн тус байна тийм. За ямар ч лээсээ бодолт эфирийн бодолт хийж өгсөн.
Эфирийн бодолчин хүмүүсээ. Тэгэхээр энэ яг ажлын шаардлагаар ерөөхдөө бол ийм бодолт хийлэгдэг байгаа. Хийдэг юм байна. Хийдгийг ерөөхдөө бол магтчихаач. Тэгээ гоё бодож өгсөн баярлалаа. За. Мөн бас сургалтанд чинь амжилт хүсье. За Мөн баярлалаа. бас сурахт чинь бас амжилт За хүсье. баярлалаа. Тэгээд Halloween-аар гоё дүр туураарай. Тэгээд гоё айлгаарай. Хичээгээрэй. Айлгаж хичээгээрэй гэдэг шиг. За өглөө бидэнтэй хамт цагийг өнгөрөөсөн бас хэрэгтэй мэдээллийг бас өгсөн заяадаг баярлалаа. За зорж ирсэн бас баярлалаа. Төвхний ажилд гэсэн амжилт хүсье. За үзэгчтэй өдөөний мэд нэвтрүүлэг маань өгч байна. Чи юу өгч байна? Ингээд сэтгэл явуучих. Анги яа. Өөрийгөө камерын ингэж ойртуулж бүх юм ингэж томруулж харахаараа эйгүй юм уу? Би бол яг нүүрийн бүр яг нөгөө эмхтэй хүн шиг будаад яг нөгөө эмхтэй хүнийх шиг мейкап хийчих гэж бодсон чинь бас яг хөрвөрцсөн юм аа. Тэр самуус марус наан гэж дайрсан бол яа нүд. Дараа нөгөө олохгүй угаасаа ингэ нөгөө ингээд аюу царайлаг штэ ингээ бүх юм хөрхөн ингээд ингээ бодонгууд бүр амар царайлаг юм тийм эмхтэйлэг болохоор юм. Гэтэ яг мэдээний манай бумаг яаж гүцгөөтэй. Бумаг ч ингээд нэг юм будчихаараа бас л. зин үү. Нэг одоо манай daylight байгаа шүү дээ. Камерны гэрэлнүүд гэрэл ингэж ойж байдаг шүү дээ. Гялсч мэлцэл. Өөрөөсөө юм хайлайт майцтай юу? Тэгээ өөр яг тий хайлайт хийднэ шүү дээ. Би яг бодлоо л та тэр заяаг нэг янз янзын нэртэй сормоосууд байд юм билээ. Өөрийнх нь гаргасан. Тэг өөрөө гаргадаг гэсэн шиг гоё. 12 төрлөөс. Тий 12 төрлийн өөр одоо хэмжээ дамжаатай. Урд богино бүтгэн шингэн гэдэг төрлөөс санаасууд гаргадаг. Тэднэрийн яг нэг наалгаж үздэм үү гэж бодож байсан харин жагаар намайг харин ашиг өрөвдсөн ба шүү дээ. Цаашаа сайндаж нөгөө дараа нь өөр нэвтрүүлэгт ажилтаа гингүүт нь бас юу яагаад яг эмхтэй үйлдэл яг гэж ерөнхийдөө нөгөө эрэгтэй хүний суурь тавилт одоо тавилтсан шүү. Бид драмын тайзан дээр яг тухайн үед бодсон л доо тэр ярьж амжсангүй энэ дээр ярьчих гэж байна. Драмын нөгөө тайзан дээ шүү дээ. Тэрэн дээр би нөгөө Карманы парикийг өмсөөд за халаажинч баг өмсөж амжаагүй зэ. Гэтэ яг нүүр буудалт муултыг нэг хийлгэжсэн. Яг Кармен шиг болоод. Тэгээд орж ирсэн. Зүгээр ингээд очиод сурвалжлага хийж таарж байгаа хэлцэнчлэхгүй. Эртлоогийн өглөөний минь нэвтрүүлэг манаас тэр жигээс Halloween-аар амьсгалах болов гэж бас бодож байна. Эртлоо хогтоос өглөөний минь нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. Бид гураас нэг гоё Halloween паринд бол очихлоо гэж бас найдаж бодож юм тий. Яг олон хүнтэй гэхээс илүү гоё минимал жижиг юм дөрөвч бол. Минимал гэж хайшин бай. Зүгээр тодорхой тооны хүнд зориулсан ч юм уу. Тэгэхгүй бол нэг олон хүнтэй газар очиж байгаа нэг юм нүгэлцсэн Титаник жиг гэж байгаа юм шиг л царайтай байдаг шүү дээ. Гэтэ энэ жил бас яг сүүлийн үед од болсноо одоо нэг Squid Game ч юм уу те тэдний дөрүүдээр хүмүүс их хуурч халуунд явах гэж миний бодож байна. Met Gala-гийн нөгөө
Тэ Риана болон нөгөө Асап Роки бас нөгөө Ким Кардашиан хараа үзэглүүд бас их модонд орох болоо гэж бодож байна. Бас Круэллагийн дүрт бас их хүмүүс орох. Тийм баг. Миний бодлоор гоё сериал кинонуудаас жишээ авч магадгүй баг. Boys гэдэг нэг заваа кино байгаа. Супер баатрууд нисэгдлийн дүр болцсон. Тэндээс саваа авч зарим дүрүүд гарч иж магадгүй. За тэгээд Оскарын нэр дэвшиж байгаа их кинонууд бас дүр төрж магадгүй. Янз янзын одоо За хоёр ер нь юу болоо гэж бодож байна. Би болохоор өмнөх жилүүдэд Cat нөгөө Catwoman. За тэгээд нөгөө Арабын нөгөө эмэгтэй гівлүүлдэг үг. Яг жагаад тохирох юм дээ тий. яг шиг нөөлгөр нэг юм. Тэгээ бас нөгөө юм барын ирээ нөгөө зүгээр юм гарчаад зүгээр юм барын ирээ хувцсамсаа зүгээр нэг юм можгооны тийм тавьсан. Одоо барал юм да хөр. Эрсдлэн болж орсон юм уу? шүү дээ. Тийм л юм болж исэн. Би очихж байгаа газрынхаа одоо нэг юм зорилт дий байдаг шүү дээ. Одоо жишээлбэл ийм дүр тойраараа ингүүл тэгнэ мэгнэ гэдэг ч юм уу. Одоо жишээлбэл түрүү хэлж байгаа шиг Squad Game-ийн ивент гэх юм бол одоо тэрэнд харуулдаг ч юм уу. Тийм. Хогны сав. Жагаа газрынхаа бас онцлог шалтгаалаад үрээ бодно гэж юу? Тийм. Тэгээд яг жилийн үед би гэрээч болох амар дуртай. Яа тийм Ясаа. Шууд инээд нэрсэн дээ. тэгээд энийгээ тэгээ шүдэ Яг ингэж байгаа. Тэгээд чи болж исэн байгаа зү. нэг удаа болчихсон. Энэ жилигээ дахиад болохлээр жоохон юу л юм. Яг хөгшин гэрэж залуу гэрэж. За соёлоо. Би одоо хараа юу болт юм бэ? Би тэгтээ амар санаа нэг ч хаалгын партид авч үзээгүй. Цайлгаа дагуулаа явъя. Тэгэхээр энэ жил тоор наваа дагуулж яваарэ. Соёлог тэгвэл дагуулж нэргээс явъя. За тэгээд бид гурав эх 7 хоногийн өглөөний мэд дээр ямарчсан нэг өөр дүрт болох хувирж халууны өмсгөл бол өмсөх байгаа. Өмсөхөөр шийдлээ. Тэгээд эртлээ хоногт за энийг тухайн үед нь яриа. Тийм ээ тий одоо хэдүүлээ. Янз янзын ивэнтээр зарлагдаад байгаа байхгүй юу? За тэгээд тухайн үед нь яриа. тэгээд одоо ямар ч үзэгчд entertainment мэдээлэл хүргэе. За бидний нөгөө 2000-аад онд үздэг байсан нөгөө Parents Trap гэдэг киноны гол дүрийн жижигчин санаж байна. Lindsay Lohan. Манай Lindsay Lohan. Бата яг одоо тэрийг чинь одоо үзэж үзлээ шүү дээ. Тэгээд Lindsay Lohan маань буцаад Netflix-ийн одоо кинонд тоглож иргэн ирж байгаа юм байна. Бас сонирхолтой подкаст хийж байгаа юм байна. Подкастнда ерөөхдөө өөрийнхөө бас хамтран зүтгэгч урлаг цалин одуудтайгаа хамт ярилцсан. Тэр подкастын нэг ерөнхийдөө шүүмжлэлийн нэр нь харж ирсэн. Метро хөдөлгөөнд маш олон эмэгтэйчүүд хамрагдсан шүү дээ. Би ингээд ийм байрлалд хүрсэн гэсэн скандал болсон гэдэг. Тэрний айгу эсрэг тийм тийм. Тэрэнд орж байгаа эмэгтэйчүүд өөрсдөө ерөнхийдөө бол хамгаалах өмгөөлөхөөс гадна нэр хүндээ бодохгүй байна. Мөн бас сул дорой харагдаж юм а гэж гэдэг ч юм уу тийм. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсний подкастын хүмүүс маш их сонсоод шүүмжилсэн байсан. Тэгээ шүүмжлэхгүй харахгүй л дээ тэр чинь. Тэгээд яг 2000-аад онд нөө киног үздэг байсан одоо үзэгчд маань бас иргэн ирж байгаад нас баярлж байгаа. Тэгээ Netflix-ийн шинэ юу гэсэн баха тэр чинь шоу гэсэн баха. Шоу сериал гэлээ. Сериал одоо сүүлийн үед баг нэрэ кинонд орох байх шүү дээ. Нэлээд олон жил те. Нэг хэсэг бас нөгөө дампуурсан байдаг юм аа тий. Нэг хэсэг дампуурсан. Эзний гол дүрийн жүжигчин байдаг шүү дээ. Тэр чинь англи жүжигчин хэм билээ. Тэрнтэй нэг гачиг юм тоглосон байсан. Тийм үү. Гачиг аим шиг кинонд тэрэлэр марк. Тэр нь яваагүй харин. Би мэдээлэл дээр ч гэсэн бас оруулсан байгаа. Залгуудаас киноны мэдээллийг өгье. Eternals гэдэг кино нээлттэй хийсэн. Энэ киноос нөгөө Marvel-ийн бас нэг том төслүүдийн нэг байгаа. Энэ киноны гол дүр Angelina Jolie бол тоглосон. За тэгээд Angelina Jolie энэ киноныхоо нээлт нэрхтэй хүүхдүүдэд дагуулад ирсэн байна. Таван сайхан. Тийм. Дулаасын ясталт Angelina Jolie бас ганцаарг нь харахгүй бас хүүхдүүдтэй хамт харах сонирхол идэв үлээ. TVээс өргөж авсан, өөрөө болгож эвгэндээ ээжийн хараар болгож байгаа6 хүүхдүүд. хүүхдтэй нэг хүүхд нь бол Солонгос сурж байгаа хүүхд нь бол байгаагүй. Том банд байдаг шүү дээ. Тэгтээ бас сони юм анх удаа ингээд нэг ганцаархнаа 5 хүүхдтэй ирэх юм баг харж ирээгүй. Өмнө нь болохоор Maleficent-ийн киноны нээлтэн дээр бас яг хүүхдүүд гарсан. Тэгэхэд салцсан байсан те бас. Тий, бас салцснаас аашигдсан. Хоёр дахь улаасны эсэл байгаа. За энэ хоёр мэдээллийг хүсчихэд эргээд болцсон. Окей. 2000-аад оны ахлах сургуулийн сэдвт кинонуудын ад томоохон скандалуудыг дагуулдаг байсан жүжигчин Lindsay Lohan 2020 онд Netflix-ийн романтик нэрийн кино болох өөрийн нөхцөлөн явуулдаг подкастаараа иргэн ирэх гэж байна.
Линдси Лохан 1998 онд телевизийн бүтээл болж байсан The Parent Trap киногоор уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн түүхтэй. Тухайн үед Линдси 12 настай байсан бөгөөд тус киноны дараагаар түүний карьер 2005 он хүртэл тасралтгүй өссөн юм. Харин 2005 оноос хойш жүжигчний согтууруулах хундаа болон харт амьгтай холбоотой скандалууд тасралтгүй гарч түүний нэр хүнд эрс унсан билээ. Тэрхүү явдлаас хойш Линдси Лохан 2019 онд Among the Shadows гэх аимшиг киноны гол дүрийг бүтээсэн ч төдийлөн амжилт олж чадаагүй юм. Тэгвэл тун удахгүй 2022 онд Линдси Лохан анхныхаа Netflix шоуны гарааг эхлэх болжээ. Тодорхойлбол тэрээр романтик энергийн төрлийн нэгэн бүтээлд эрх танхимд зочид бодлын өв залгамжлагчийн үрийг бүтээх гин. Үйл явдлын хувьд цаанын бааз дээр болсон залуу явдлаас үүдэн гол дүрийн охин айс намжаа алдаж дур бүлээн энгийн ажилчдын гэрт ухаан орсноор үйл явдал цаашруулагддаг байна. Одоогоор тус киноны нэр болон бусад деталууд тодорхойгүй байгаа юм. Линдси Лоханы хөтлөн явуулах шинэ подкаст. Киноноос гадна уран бүтээлч маань дуу хөгжим сонирхолтой юм. Тухайлбал 2002 онд тэрээр Латин улс орны дууны продюсер 19-р удаагийн Грэмми шагналд Эмилио Эстефанто гэрээ хийж байсан ч харамсалтай нэгч бүтээл гаргаагүй юм. Мөн Линдси 2004 онд Casablanca Records лейблтэй холбогдсон дуу хөгжмийн карьераа эхлүүлэх орлогыг дахин хийсэн байдаг. Улмаар Лохан Speak нэрэн доор анхны цамгаа гаргаж хөгжмийн тоглолтоо хийхээр төлөвлөж байсан ч эрүүл мэндийн шалтгаанаас чадаагүй юм. Харин одоо Линдси Лохан аудио салбарын нэгэн төвөл болох подкастын ажлаа студио 71-тэй хамтран эхлүүлэх болжээ. Би салбарын лидерүүд найзуудтайгаа дотн яриа өрнүүлж өөрийн дүү хоолоогоор шүтэн бишигчтэй хүрэхийг тэгсэн ядан хүлээж байна хэмээн Линдси Лохан өөрийн Instagram хуудсандаа мэдүүлсэн байна. Холливуудын алдар жүжигчин Анжелина Жоли Eternals киноны нээлтийн улаан явсны ястал 5 хүүхдийн хамт иржээ. 20 настай хүү Maddox, ихэр 13 настай Vivian, Knox, 15 настай Shiloh, 16 настай Zahara нар ээжтэйгээ хамт улаан явсны дээгүүр алхажээ. Харин түүний хүү 17 настай Park Jin энэхүү арга хэмжээнд оролцоогүй байна. Сонирхолтой охин Zahara нь 2014 онд академийн шагнал гардуулах ясталд ээжийнхээ өмсөж байсан гэрэлтэн сааралтай шинжийг өмсжээ. Жоли Eternals кинонд алтан өмсгөлтэй Jenna Button нэрийг бүтээсэн ба өө кинонд дэлхийг устгахыг хүссэн хорон санаатнууд болох Ивантуудаас хамгаалахын тулд хэдэн мянган жилийн дараа гарч ирсэн баатруудын талаар өгүүлдэг. Жолигийн бүтээсэн Тинагийн дүр нь сансрын энергиэр зэвсэг бүтээдэг чадвартай юм. Анжелина Жоли болон Брэд Питтийн хүүхдүүд ихэнхдээ олон нийтээс хол байдаг ч олон нийтийн өмнө гарсан нь зөвхөн энэ удаагийн биш юм. Охин Захара нь энэ сарын ихээр Лос Анжелес хотод болсон Varieties Power of Women арга хэмжээнд жүжигчин ээжтэйгээ хамт оролцож, яруу найрагч Аманда Гормантай хамт зураг авахулжээ. Мөн Maddox-оос бусд нь 2019 онд Лос Анжелес хотод болсон Maleficent киноны нээлтэнд оролцсон байна. Анжелина Жоли, Брэд Питт нар 2016 оны 11-р сард гэрэлтэй туслах хүсэлтэд шүүхэд өгсөн бөгөөд 2019 оны 4-р сард албан ёсоор салсан юм. Мөн Питт насанд хүрээгүй 5 хүүхдээ асан хамгаалах эрхийг хуулийн дагуу хуваан гүйцэтгэх шийдвэрийг энэ оны эхээр гаргажээ. За ямар нэг юм одоо эрг бас сөрөг талтай байдаг шүү дээ. Хоёр талтай тийм. Одоо саний өндөр би хэлэх гэж байгаа сая камерны ард ярьчлаа уусаа та нарт хэлмээр санагдсан. Анжелина Жоли одоо янз янзын телевизээс орнуудаас хүүхд үргэж авсан шүү дээ. Одоо Хятад, Солонгосоос, Африкаас гэх тийм. За тэгсэн чинь юу яд юм байл да. Сэтгүүлчд энийг янз янзын байдлаар тайлбарласан байт юм байл да. Судлаад үзсэн чинь ерөнхийдөө бол нэг юм татвараас ингээд нэг тийм холдох татварын юунаас ингээд нэг юм одоо сайн үйлсэн юунд ингээд байдаг нь ер нь бол нэг 100% ч юм уу 98% ч юм уу ер нь бол татвараас хөнгөлт юм байна. Энэ нь болохоор ямар улсуудыг үйлчилдэг вэ гэхээр Европын холбооны улсууд, Америк, Канадад. Тэгээд энэ улсад үйлчлэггүй болсон улс нь гэх юм бол Франц улс гэдэг юм. Ямар ч хүн орлого нь одоо юу нь одоо их орлого болж байгаа бол тэрнийх хэмжээгээр их татвар төлнө. Энэ сайн улсын аян маян бол ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй гэдэг үүднээс хандд юм байлээ. Энэ дээрээс үндэслээд хэлэхэд маш олон хүүхэдтэй одоо юм одод байгаа шүү дээ. Тэгэхээр
бас нэг тэгж Дотроос та нар хардтал байдаг тий. юм шүү. Хардталт шүү. Яг бол баттай биш тий. Гэхдээ энийг бол мэдээж маш олон жил дотроос цогтохоор бас ингэж ийна гэж нэг талаас хараад байгаа шүү дээ. Тэгээ энэ мэдээлэл нь хаараас гарч ирсэн бэ гэхээр нэг саяхан нэг Панамын баахан мэдээлэл цацагдлаа. Одоодтой холбоотой мэдээлэлд гарч ирлээ гэсэн шүү дээ. Тэрэн дээрээс ирэхэд бол гарч ирсэн. Одоо урлаг соёлынхнаас гадна улс төрчид янз бүрийн спортынхаа за тэгээд нэг Колумби янз бүрийн алдартай хүмүүс их ирэхэд бол байдаг. За тэгээд тэрэн донд Шакира хүртэл ингээд явж ирсэн. Бага шүү. За дараагийн бас хүрэх сонирхолтой мэдээлэл болохоор Ким Кардашианы нөхөр гэж ярихаас Kanye West нэрийн албан ёсоор сольсон байна. Би бүр тэрийг ерөөсөө ойлгохгүй шүү дээ. Яагаад нэрээ сольсон юм бэ? Одоогоор Е гэж байгаа байхгүй. Нөө Е кофе гэдэг тэрний Е шүү. Тийм. Яг тийм нэртэй албан ёсоор одоо шүүхтэй Америк нэгдсэн улсын дээд шүүхт хандаад тэр одоо шүүхнөөс саналыг нь хүлээж аваад албан ёсоор солиулсан. Гэхдээ нэг уран бүтээлчтэй энэ юунууд амар гарч ирэх юм тийм. Уран бүтээлийн янз янз юм. Цаа чин гэхдээ яг өөрийнхөө нэрнээс илүү бас яг бас сургууль хийж байгаа шүү дээ. Тэгээд мэдээлэл дээр бас харилцуулдаг байгаа. Сургууль дээрээ бас яг шашны холбогдлолтой хичээллийг бас яг тэр Библийн одоо зан одоо яг сайн мэдгүй нэг библиэр одоо яг ямар зан үйл яг ямар зарчмын баримталтай тий. Тэгээ яг энэ үзэл суртлаа тэр сургуульд аль шингээж өгөх юм бэлээ. Тэгээд яг Е гэдэг утга нь өөрөө яг бас яг тэр Библиэд шашинтай холбоотой тий. Нэг ав шиг авахч маа. Тэгэхээр бид нар манад бас одоо тийм байдаг ш нь нэр нь хүндэтсэн байна. Нэрийг солиулахгүй болохгүй нэ гэж тий. Шууд Монгол нэрийг ингээд нэг сэлдэг бас юм юу вэ шүү одоо. Дом тий. Яг тэрэн шиг бас нэг тийм нөгөө шашинтай холбоотой гэхэр л би шүү тэгж ойлгосон байхгүй. Бас тэгэхээр тэнд нэг тийм холбоотой юм байсан болоод нэрээ өөрчлөх гэсэн юм болов уу тий. Миний бодлоор бол наач бас нэг Есүсийн сургаалыг дагдаг юм байдаг шүү дээ. Тэрнгээр шинэ нэрмээр авч байгаа ч юм уу. Альсвал нэг Жүүдийн юутай бас холбоотой байж магадгүй. Одоо нэг Японч бас тэгдэж шүү дээ. 20 өрөөд нэрээ бас сольдог. 25 35 өрөө бас нэрээ бас дахиад сольдог. Сольж болдог. Тийм соёл байдаг. Одоо Kanye West сольж нөгөө зөвшөөрдөг тэрнээс шүүм болгон сольдог биш үсттэй. Ер нь одоо бараг 50-60% сольждаг юм шиг. Яа тэгж сольдог юм бэ? Тэгэхгүй. Одоо жишээлбэл насанд хүрэж байгаа хүн өөрийнхөө нэрийг солих эрхтэй болчтой шүү дээ. Бид нэр гэхдээ ээж аах уу гэснээр явдаг. Тэгвэл бол янз янзын хооронд бол тийм одоо уламжлалсан соёлууд бол байдаг. Kanye West-ийн хувьд бол чиний тайлбарлаж байгаа нь болохоор шашны холбогдлолтойгоор байх магадaltaй юм шиг. Тийм. Одоо Kanye West-ийг бол Kanye West-ээр нь дуудахгүй Е гэдгээр нь бол. Тэгээд бас нэг юм байгаа. Шинэ цомогтойноос холбож наадах чи яриадсан. Тий. Одоо энэ мэдээллийг бас үзэгчдээс хүргэчихье. За бас нэгэнт Kanye West-ийг ярьж байгаа юм чинь бас эхнэрийнх нь одоо ирч болох Kourtney Kardashian бас шинэ хайр дурлалтай учраас сүү тавьсан байна. Тэгсэн байлээ. Гурван ээжийн одоо гурван хүүхдийн ээж болоод зогсохгүй бас шинэ хайр дурлалтай авшин гэдэг чинь бол бас гандан болохгүй. Чи наанастай. Гэж аахгүй. Тэгээ одоо яг найз залуу нь яг ямар залуу болох нь одоо хэдүүлээ мэдээлэлээс авдаг. Хараа. Энэ оны 8 дугаар сард Kanye West Америк нэгдсэн улсын дээд шүүхэд өөрийн нэрээ Е болгон өөрчлөх хүсэлтийг хүргэж байсан. Тэгвэл түүний хүсэлтийг хүлээн авч Kanye West албан ёсоор Е гэх нэртэй боллоо. Чи гэх утгыг илэрхийлдэг Е гэдэг нь Библийн сударт хамгийн түгээмэл дуудагддаг шашны утгатай үг юм. Мөн уран бүтээлч маань хэдэн жилийн турш олон нийтийн сүлжээнд өөрийгөө тус нэрээр дуудаад зогсохгүй 2018 онд гаргасан цомгоо Е хэмээн нэрлсэн байдаг. Сонирхолтой Е өөрийн Danta Academy нэртэй сургуулаа нээхээр ажиллаж байгаа билээ. Тэр сургууль нь христэн шашны итгэл үнэмшлийг баримтлах бөгөөд уран бүтээлч Danta Academy нь итгэл үнэмшил, инновацлог шийдлийн нэгдлээр дамжуулан зосолтгүй өөрчлөгдөж буй нийгэм докторыг нь олгож чадах боловсрыг нь өгөх болох хэмээн мэдгдсэн юм. Reality show-ны The Kourtney Kardashian болон түүний найз залуу Blink-182 хамтлагийн бөмбөрчин Travis Barker нар сүү тавьжээ. Тэд болзоог нэг жилч болоогүй бөгөөд энэхүү хурдан сүү тавьж байгаа нь олон анхаарлыг татаад байгаа юм. Хосууд энэ оны ихээр болзож эхэлсэн бөгөөд Journal-тай Kardashian Instagram-да үрд гэсэн тайлбартаагаар сүү тавих саналын дараах гэрэл зураг хуваалцжээ.
Тэдгээр зурагт далайн иргэдээ 45 настай бөмбөрчин Travis Barker өөрийн найз бүсгүй reality show-ны од Courtney-г улаан сарнай цэцэгс цагаан лаанууд дунд тэрэн зогсох юм. Өмнө нь удаан хугацаанд найзууд байсан тэд энэ жилийн 1-р сараас болж ихэсэн нь олонний анхаарлыг татаад байв. Мөн тэд томоохон арга хэмжээнүүдэд хамтдаа үздэг болсноор болцож буй ил болсон юм. Сонирхолтой Travis Barker 13 жилийн өмнө онгоцны ясалд орж бие боловсрол санааны хувьд өхөн цогцолтонд орсноосоо хойш дахин нэг ч удаа онгоцон суугаагүй юм. Харин өнгөрөх 8-р сард чамтай л хамт бол бүхнийг хийж чадна хэмээн тайлбартаагаар онгоцны хажууд Courtney тэрж буй зураг оруулсан нь түүнийг айцаад авч дахин онгоцоор аялах болсныг илтгэжээ. Travis Barker-ийн хувьд өмнөд гэрэлтээсээ 2 хүүхэдтэй бол Kourtney Kardashian 3 хүүхдийн ээж юм. Kardashian-ууд маань ер нь хар залуучуудад их татдаг байсан. Одоо их ч бас гайгүй цагаан залуу сонгосон байна. Яг хамтлагийн үед гэх юм бол хамтлаг биш ээ. Энэ залуугийн үед гэх юм бол хамтлаг нь маш амжилттай 2000 оны үед нэлээд амжилттайсан хамтлаг. Тэгээд тухайн бой бэндүүдийг ерөнхийдөө бүгдийг хийж исэн. Britney Spears-ийг хүртэл клипэндээ ингээд хачиж байгаа. Тэгэхээр их чиг нөгөө жоохон залуу үед нь байхад нь амар од олж исэн. Тэгээ крашлдаг байсан юм шиг өөрөө. Бараг олон жилийн дараа ч гэсэн нөгөө нэг юу Тэгээ олон жил найзууд байсан гэж байгаа байхгүй. Тэгээ болзоод бас жилч хүрээгүй байж ингээд зүг тавьж байгаа. Тэгээд Courtney сая мэдээлэлтэд дурсан шүү дээ. Forever гэсэн. Одоо үгийг ашиглах байгаа. Үрд гэсэн. Тэгэхээр энэ хоёрт бол бас үрдлээ ер нь салж харцахгүй юм байна. Талалт бол байхгүй л гэж үзэж байгаа юм лээ. Яг гадаад ингээд одоодыг ингээд бие авч явж байгаа байлыг хараад их юм бол ер нь бол карьер нэгтэй дандаа. Гэр бүл мөл ер нь бол дандаа 2 3 мөрт юм. Тэгэхээр миний хувьд бол зүгээр л фрэнд боолох таа миний бодлоор. Тэгэхээр энэ бол зөвхөн цэвэр карьер хаа миний бодлоор. За мэдээллийн төгсгөл Harry Styles гэдэг дууч маа штэ Англи. One Direction хамтлагийн гişүү. За энэ нь бас жүжигчин болцсон. Өмнө нь бол кино тоглосон байсан. Энэ одоо Marvel-ийн дүрт бас. Болж байгаа юм. Marvel-ийн зохиолт гэсэн үг. Зохиол Thanos гэдэг багтар. Одоо дүүгийн Thanos-ын дүү. Thanos-ын дүү. Комик зохиол дээр болохоор Thanos ч баг нэлээ олон юутэй штэ. Ах хичнэр гэх юм уу те. Тэг бас нэг юм бурхтууд байдаг байхгүй. Тийм хүч мөч өгдөг. Дүүтэй гэдэг нь ерөөсөө байсан л юм хэлээ. Одоо тэр бурхан нь болохоор хайр ба секси гэдэг. Тэр төв дээр нь тоолж байгаа мó тийм. Harry Styles тохирч юм уу тийм. Сонирхолтой хамтлагийг бодоодсэн чинь яг нэг бой бэндийн нэг юм унтарсан байсан соёлыг буцааж гаргаж ирж байсан маш давуу талтай малтай гэж ярьдаг байсан. Одоо X Factor-аас гарч ирсэн бодлоо. За энэ мэдээллийг бүгдээр харъя. За тийм. Английн дуучин Harry Styles 11-р сарын 4-нд нээлттэй хийх Marvel компани шинэ цувралт хайр ба сексийн бурхны дүрийг бүтээжээ. Eternal цувралт Австрали улсад нээлттэй хийх юм. Шинэ цуврал нь 7000 жилийн өмнө дэлхий дээр оршиж хүн төрлөختнийг нууцаар хамгаалж байсан бурхантай ижил хүшгүй мөнхийн хайр гаргахны тухай өгүүлэх юм. Тус кинонд Холливуудын алдартай жүжигчдүүд бүтээх тухай мэдээлэл гарсан. Тодруулбал Angelina Jolie, Kumail Nanjiani, Gemma Chan, Richard Madden, Salma Hayek, Kit Harington-аар цуврал дүр бүтээж байгаа юм. Өдгөө 27 настай Harry Styles One Direction хамтлагаар олон танигдсан ч тус хамтлаг тарсан. Тэрээр 2017 онд анхны дүрээ найруулагч Christopher Nolan-ы Dunkirk кинонд бүтээсэн нь шүүмжлэгчдээс магтаал хүртжээ. Зоцогчтой ингээд хагасны өглөөний мэд хөтөлбөр маань энэ өрөөд өндөрлөх гэж байна. За тэгээд бид нартай хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Маргааш уулзлаа. Түр зүр. Баярлалаа. Наач яг юу илээ? Зүрх. Юу нэрээ хаана илээ? Ингэж байгаа. Биш намайг хамгийн хаахын нөгөө нэг өглөөний мэд нэвтрүүлэгт хөтлж эхлэхэд яа би ингэж байгаа юм гэхгүй юу гэсэн чи тэрийн тэр чигт нь оруулсан байдیں۔